Окей. Яа, за онцгой. Бид нар ямар ч байсан өмнөхөөсөө хамаагүй дээр хөгжинтэй болсон байгаа. Тэгээд энэ хөгжим маань ямар ч оюуны өмч зорчоогүй. Зохиосон найзын зохиосаа Винсигээд тэгээд YouTube дээр яваад гадны дуу аянуудыг тавихаар нэг YouTube маань цаанаас оюуны өмчөөр хамгаалагдсан аянуудыг тавилаа гэдэг цаанаас бол дургу байдаг. Би өөрөө ч гэсэн бас оюуны өмчийг бол хамгаалах аягүй дургу. Оюуны хөдөлмөр гэдэг хүн болохоор тэгээд ямар ч байсан background бол музиктай болсон. Тэгээд хамгийн сүүлд би болохоор одоо өнөөдрийнхөө хичээл дээр би яг одооний хичээл бол би энэ Коломын параметрт зориулсан вектор математикийн хичээл матриксийн хичээл одоо rotation гэдэг хамгийн сүүл заасан хичээлээ тайлбарлах гэж байна. Энэ маань бол одоо матрикс гэдэг зүйлийг сурахад хамгийн хүнд ойлгоход хамгийн хэцүү одоо матриксуудын нэг бол мөн. Окей, за юу тайлбарлахын тулд өнгөрсөн хичээл дээр би харсан sinus wave, sine wave. Sine, cosine хоёрын харъя. Энэ зураг маань одоо яг харуулж байгаа. Тэгэхээр бидний одоо нэг анзаарах юм бол таах би жоохон яцаад тайлбарлая. Үзье гаргацгаа одоо самбраа гаргаж ирээд дурддаг тулээ. Бид нэр одоо unit vector гэж нэрлэдэг. Unit vector гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр векторын уртын хэмжээ нь 1 гэсэн үг. Тэрний unit нэг одоо нэг бүхэл гэсэн утгаар ерөнхийдөө unit vector гэж нэрлэдэг. Одоо шийдвэл энэ бидний одоо unit vector дэшээ юм уу баруун дэшээ хаашаа хамаагүй. Энэ маань одоо 0 1 гэдэг вектор. Энэ маань бас unit vector. Яг одоо энэ векторын урт нь яг нэгтэй тэнцүү байгаа. Тэгэнгүүт одоо бид нар юу харах юм бол cosinus sinus одоо wave-ийг харах юм бол саяны одоо unit vector гэдэг маань бидний энэ гэсэн үг. Саяны unit vector маань одоо яг энд байгаа гэсэн үг. Одоо тэгэхээр бид нар юунийг эргүүлэхийн тулд одоо жишээлбэл одоо яг энэ юм дээр болохоор бидний зорилго болохоор энэ одоо векторыг эргүүлэх гээд байгаа. Ямар нэгэн градус өнцгөд түүнийг нэг нараа жижиг юм яваар. Одоо жишээлбэл энд бол нарийнхан байна. Хасах 90 градус зэрэг гэх юм бол одоо энэ маань тийшээ ингээд одоо зүүн тийш 90 градус зэрэг гэх юм бол энэ вектор маань ийм болно. Гэхдээ энэ маань бол хизээч одоо ийм болохгүй. Яагаад вэ гэхээр бид нар бол мэдж байгаа. Энэ маань эргэвтэй. Одоо үүний нэг жижигхэн тойрог гэж үзэх юм бол энэ unit vector-ыг бас хоёр дахин томруулалт байж болно гэсэн. JavaScript, main JavaScript, grid sites хапаагийн зүү. Одоо энэ маань над зурхад илүү амар болно. Одоо энэ маань бол одоо unit vector. Яг тэр уртын хэмжээ одоо яг 1. Тэнгүүд одоо энэ маань бол 90 градус зэрэгцсэн байлаа гэхэд бол ийм болно. Энэ маань ерөнхийдөө ирж байгаа одоо завсар гэх юм бол иймэрхүү маягаар бол явж байгаа. Одоо ийшээ нэг 45 градусаар ийшээ эргүүлээ гэх юм бол unit vector нэг ойролцоогоор ороод энэ хавцаа байгаа гэсэн үг. Энэ хавцаа байгаа одоо энэ векторын одоо яг энэ векторын тоог олоход бид нар бол хамгийн гол проблем нь болчиход байгаа. Тэр зүйл маань юу вэ гэхээр энд байгаа энэ өнцгөөс хамаарна. Энэ маань бол data яг санаж байгаа бол rotation matrix гэх Wikipedia дээр оронгууд rotation matrix-ийн маань болохоор одоо бүтцэн харагдаж байна. Cosinus data, sinus data, асах sinus data, тэгээд cosinus data гэдэг одоо rotation matrix маань тэнгүүд бид нар одоо буцаад үүнийг харах юм бол одоо яг биднэрт бол тэр data гэдэг маань бол тэр байна. Үүнийг одоо яагаад
яаж одоо үүнийг бодож олох вэ гэдэг маань одоо бидний яг хамгийн гол баримтаа болчиход байгаа. Тэр маань одоо мэддэхгүй байгаа вектор гэдэг маань одоо ердөө юм. Одоо шилбэл энэ уртыг бол бид нар бол мэдэхгүй байгаа. Энэ яг тэр урт юм бэ. Тэнгүүд одоо энийг сайн анзаарах юм бол нэг эндээс нэг тийм анзаарч байгаа. Энийг хэрэг зүүмдээ харах юм бол энд юу болж байна гэхээр энд маань тэгшүүнцэгт 300 үүссэн харж байгаа. Тэгшүүнцэгт гэдэг маань өнцг нь энэ яг 90 градус гэсэн үг. Одоо энэ гурвалжингийн энэ өнцг маань яг 90 градус гэсэн үг. Тэгээд ийм гурвалжинг болохоор бид нэр бол юу гэж нэрлэдэг? Тэгшүүнцэгт одоо гурвалжин гэж. Тэнгүүд одоо энэ тэгшүүнцэгт гурвалжин үүсэж харж байгаа энэ маань яг 90 градус. Энэ булангийнхаа 90 градус. Тэнгүүд биднэрт одоо энэ дэтийг олох энэ юм маань болохоор одоо хан актем ч юм уу одоо өөр Америк одоо Европын хүнд бол сурт системд сокото гэж заадаг. Тэгээ тэрнийг ерөөсөө хүмүүст бол ингэж л зээждэг гэсэн үг. Тэгээд арталт нь таа гэж яддаг. Энэ таа гэдэг зүйл нь бол биднэрт бол хэрэггүй. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ерөөдөө 3 хэмжээст орон зайд одоо tangent space гэх 3 хэмжээст орон зай болж ирэхгүй бол тайныхаа биднэрт хэрэгтэй болно. Тийм учраас одоо үүнийг нарилгаад sock гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэх юм бол энэ маань үндсэндээ яг энэ үнцгүүдийн одоо энэ гурвалжингийн гурван талыг одоо уртын хэмжээг олоход одоо ашигладаг одоо томьёоны авчилсан бичлэг. Сокото гэдэг нь болохоор sinus data into hypotenuse over hypotenuse over opposite. Иймэрхүү би одоо санаад ах шиг байна. Hypotenuse гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр одоо энэ уртыг гурвалжингийн энэ талыг нь болохоор одоо hypotenuse гэж нэрлэдэг. Бид нэрээ санаж байгаа бол hypotenuse. Одоо энэ бол trigonometry хичээл. Hypotenuse гэдэг нь бол тэр юм байна. Одоо энэ би андуурсан байна. Гурвалжингийн одоо яг энэ зурган дээр энд бол бүгдийг бичсэн байна. Hypotenuse гэдэг нь бол одоо тэр adjacent opposite гэдэг гурвалжингийн одоо гурван талыг бол ингэж нэрлэдэг. Trigonometry-ийн бол тэнгүүд sinus theta hypotenuse-ийг одоо хуваах нь opposite юу вэ? Opposite одоо trick question гэдэг хараа trigonometry what does mean okay. Энэ сокото гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэхээр ерөнхийдөө бол синусын одоо тэр градусаар үзүүлэх юм бол opposite-ийг хуваах нь hypotenuse. Окей. Одоо би яг зүгээр зах чи би сая өстө маш том алдаа хийчихсэн марцснаас олж. Энэ маань бол hypotenuse. Энэ болохоор adjacent бороо андарч гэсэн бас дахиад. Энэ маань adjacent. Энэ маань болохоор opposite. Одоо энэ гурвалжин дээрээс харах юм бол энэ hypotenuse гэдэг зүйлийнхаа хэмжээг нь бид нар бол мэдж байгаа. Hypotenuse маань юу вэ гэхээр энэ unit vector. Ингэж энэ unit vector-ыг одоо ингэж өнцгөр эргүүлж байгаа. Үүнийг бол урт нь ерөөсөө өөрчлөгдөөгүй. Энэ урт чинь бол яг 1 гэдэг хэвээрээ байгаа. Unit vector. Hypotenuse бид нар мэдж байгаа. Тэгэхээр нөө нэг sinus гэдэг одоо томьёо маань үндсэндээ нэгсэг гурвалжингийн одоо opposite-ийг хуваах нь hypotenuse. Энэ маань бол одоо бидний томьёонд бол бидний нөхцөлд бол бид нар бол энийг дараа ичж болно. Opposite-ийг ямар ч байсан тэрний нэг хуваахад тэр opposite гэдэг тоо өөрөө л гарна. Тийм учраас бид нар таны энэ sinus гэдгийг ашиглаад энэ одоо векторын y axis-тэй одоо энэ маань тэр урт байх юм бэ гэдгийг бид нар бол
саянаас дээр бол авчиж байна гэсэн үг одоо y. Одоо биднэрт нөгөөд нэг мэдэхгүй байгаа зүйл нь энэ одоо data-ийн adjacent гэдэг энэ урт ирмээр байгаа. Энэ маань x direction дээр одоо тэр урт явах юм бэ? Тэр маань бол энэ яг одоо би нэг өөрөнгөө зурх хэрэгтэй. Яг одоо бидний энэ маань одоо adjacent тэр маань болохоор явж энд байгаа adjacent. Тэгээд үүнийг одоо юу хамгийн бас маш амархан cosinus-ийг хуваах cosinus data тэгээд hypothesis юу вэ? Cosinus нэг бас амархан гэсэн чинь хөдөлж мэдхээр байна. Дахиад хараад бай. Энд чинь одоо ерөөхдөө буруугаар ардсан гэсэн үг. Бидний одоо эргүүлж байгаа нөхцөл бол тэгээд adjacent opposite бол бид нар олцсон. Adjacent-ийг болох нь тийш дээ. Одоо санаж байна. Энд андуурсан байна. Энд чинь кох гэдэг бид энд угаас энд андуурсан. Тэгээ бодлоод ирсэн шүү дээ. Энэ маань болохоор энэ stock tau гэж бол цээждэг. Одоо энэ маань болохоор 3 хэмжээс ертөнцид болохоор нөгөө tau гэдэг нь болохоор tangent орон зайд. Одоохондоо бид нарт бол тэр нь бол хамаагүй. Тэгээд одоо cosinus нь маань болохоор adjacent-ийг хуваах нь hypotenuse гэж байгаа. Adjacent-ийг хуваах нь hypotenuse. Hypotenuse маань бол бидний unit vector. Тэр маань бол 1. Тийм учраас дахиад бид нэр энэ хэрэггүй. Cosinus гэд бид нэр одоо adjacent-ийнхаа adjacent одоо энэ үеийг ногооноор зурсан байгаа вектор. Хамгийн анхны одоо энэ проблем олчлаа гэсэн. Энэ уртыг бид нэр бол мэдэхгүй байсан. Одоо бид нэр өнцгөө cosinus-оор үржүүлээд энэ уртаа бид нэр олчихно. Тэр өнцгөө sinus-оор үржүүлээд y direction-д энэ opposite нь хэд юм бэ? Одоо opposite hypotenuse энэ хоёрын уртыг олсоор бид нэр энэ шинэ векторынхаа одоо шинэ векторынхаа байсныг шинэ вектор бол одоо үгээр үүсгэж нэ гэсэн үг. Тэгээ одоо бид нэр буцаад юугаар арах юм бол одоо маш ойлгомжтой харагдах. Энэ rotation matrix гэдэг энэ маань үндсэндээ base vector x координатын base vector-ыг энэ чинь одоо xy координатыг очлоо гэсэн үг. Өнцгөө өнгөд. Энэ маань болохоор одоо y координат дээр бид нэр яаж одоо base vector маань ямар байх вэ гэдгийг олцсон. Үүнээс болж одоо base vector гэдэг маань юу гэж байгаа гэхээр үүнээс болж бидний одоо суур вектор маань ийм болцсон гэсэн үг. Rotation ерөнхийдөө бол хийчихэж байгаа. Анх бол одоо ийм байсан. Бидний хүсчихсэн зүйл маань болохоор суур векторыг ерөнхийдөө бол өөрчлөлт энэ одоо base y координат тэр маань base vector тэгээд энэ нь одоо x base координат тэр энэ болчихж байна гэсэн үг. Тэгээ бид нэр энэ координатаа эргүүлээд одоо бүх вектор үлдээд одоо орон зайд хөдөлгөөд бүх одоо үйлдэл хийж болно гэсэн үг. Энэ одоо яаж одоо өнгөрсөн хичээл дээр бол би энэ матрикс гэдэг зүйлийг одоо rotation matrix-ыг бол дөнгөж биччихүүлдэгэл параметр биччихүүлдэгэл дууссан. Яаж гэдэг нь одоо тайлбарлаж чадахгүй гэдгсэн. Одоо бол энэ маань бол хангалттай ойлгомжтой болсон байхаа гэж бодож байна. Бидний одоо матриксгийн кодон дотор энэ код маань гэдэг бидний base координат x координат одоо base vector маань ерөнхийдөө бол эргэцсэн. Тэр маань англ гэдэг маань бидний data түрүүний нөгөө нэг хамгийн дээр sinus data гэж хичээлсэн. Энэ data гэдэг маань английн radius бидний одоо вектор маань хичнээн градус энд байсан вектор ийш ингэж ирэхэд энэ маань хичнээн одоо радиан англ өнцгөө хэд байсан бэ? Тэр өнцгөө одоо бичнэр өнгөд бид нэр cosinus sinus ашиглаад энэ одоо MATLAB-ээр ашиглаад тэгээд бид нэр одоо cosinus sinus шинэ векторынхаа утгыг бол мэдсэн. Дахиж бид нэр энийг бол компьют хийгээд тооцоолох шаардлага байхгүй. Ягаад гэхээр энэ англ ингээд энд одоо код манаас алдаад харагдаж байна. Энд бол өөрчлөгдөөгүй энэ параметр. Тэгээд бид нэр одоо нэг удаа энэ үүдийг хийж зэвж аваад
дараа нь тэрнийг хоёр удаа ашиглаж байгаа base vector. Тэгээд бид нар одоо rotation matrix-аа үүсгэсэн гэсэн үг. Angle in radian. Тэгээд заримдаа бид нар болохоор одоо энд dot үүсгэсэн одоо энэ одоо function байгаа. Create rotation matrix using degree гэсэн. Degree гэдэг нь болохоор бид нар болохоор angle гэдэг зүйлээр одоо энэ data гэж түрүүний яриадсан. Тэр өнцгөр бол бүгдээрээ бид нар хүмүүс эднэр ярихтаа бол муу баг ярихтаа ашигладаггүй. Бид нар бол гэвчлэн 45 градус 90 градус гэж ярьдаг. Тэгж ашиглахыг хүссэн үед энэ функцийг ашиглана. Биш одоо angle in degree гэдэг нь болохоор бидний 90 градус гэж ярьдаг. Одоо 180 градус. Тэгээд бид нар одоо rotation 20 градусын нэг rotation эргүүлээд гэж одоо ингэж бичих хүсэх юм бол энэ функцийг ашиглана. Энэ функцийн маань болохоор юу гэж байгаа вэ гэхээр үүнийг маань to radian гэж конвертлэх функцийн маань болохоор маш амархан. To radian энэ маань болохоор түрүүний хичээл дээр үнэ хичээл дээр би хальт тайлбарласан 1 π гэдэг маань үндсэндээ хагас тойргоо гэж. Тэгэнгүүт энэ π чинь бидний хагас тойрог чинь одоо 1 π чинь 180 градус гэсэн үг шүү дээ. Бидний ярьдгаар 180 градус. Тэнгүүд бидний 1 градус гэдэг нь энэ angle гэдэг зүйлээр одоо radian π-аар одоо π-аар ярихад хэр юм бэ? Хийдсэн тоо юм бэ? Одоо 1 градус гэдэг нь. Тэнгүүд түүнийг маань болохоор бид нар бодохдоо π-ийг хуваах нь 180. Тэгээд тэнцүү одоо 1 degree одоо 1 degree гэдэг нь angle гэдгээр одоо ийм тоо гэдэг бид нэр constant гэдэг одоо variable-ийг хадгалж байгаа. Тэгээд тэгвэрээ одоо бид нэр 30 градус юм уу 40 градус юм уу хэдэн градус гэж үржүүлэх гээд байгаа. Эргүүлэх гээд байгаа. Тэр маань бол нэгээр 30-ыг одоо 30 ширхэг одоо 1 ширхэг ийм зүйл болж байгаа гэсэн үг. Энэ маань болохоор 1 градус. Тэнгүүд 30-аар үржүүлэхээр одоо 30 градус маань бол radian гэдгээр хэд гэсэн тоо гэдэг одоо бид нэр theta гэдэг зүйлээ бол энэ функцийг ашиглаж одоо бид нэр энэ theta гэдэг зүйлээ бол олж чинь гэсэн үг. Theta гэдэг байна. Энд одоо бичнээр radian ийш хэрэгцсэн байна. Тэр зүйл энэ маань одоо unit vector гэж бодох юм бол энэ ч гэсэн unit vector. Гэхдээ тийш ирэхэд энэ theta гэдэг маань одоо бид нар convert хийгээд гэсэн үг. Энэ маань болохоор 360 градус одоо 80 градус гэдэг тоог маань ийшээ хөрвүүлээд π гэдэг болгоод тэгээд түүнийг ашиглаж бид нар одоо энэ Cosines-ийн үгсгээд одоо математикийн library цаанаасаа бичигдсэн JavaScript параметр маань цаанаасаа одоо mat гэдэг object үүдэг томосоор бичигдсэн. Үүн дотор одоо mat, pi, mas, cosinus, mas, sinus, mas, tangent, arctangent гэдэг одоо математик trigonometry гэртээ юу гэдэг бүх функшнуудыг ерөнхийдөө энэ дотор бичигдсэн байгаа. Одоо бидний бол хамгийн параметр JavaScript параметрууд одоо хамгийн илбэг ашиглаж мэдэх одоо нэг функшн бол mat random товсгох. Энэ маань бол одоо бид нарт бас хамгийн их бас ашиглах функшнуудын нэг. Game developer-д бол бид нар бол rotation matrix-ийг үсгэхдээ бид нар дандаа энэ cosinus гэдэг одоо функшнууд ашиглаж байгаа. За одоо энэ бол хангалттай ойлгомжтой болсон гэж найдаж байна. Та ойлгосноо? Хариу хэлээрэй. Асуух юм байл. Одоо тэгэхээр нэг ойлгосон гэж үзэх юм бол би хөлгөө зураад одоо жинхэнэ одоо нэг хөлөг маань бидний хүсэж байгаагаар одоо жолоод одоо явдаг одоо rotation хийх сансарт одоо space одоо яг ямар авах вэ тэр мэдрэмжийг одоо бид мэдрэх боломжтой болсон гэж би бодож байна. Тэгэхээр биднэрт ерөнхийдөө бол биднэрт одоо хэрэгтэй tools мөн бүгд байгаа. Matrix function-гууд маань matrix маань rotation хийдэг болсон, translate хийдэг болсон. Translation, rotation хоёр matrix-аа нийлүүлж бод. Гэхдээ за тэр мөрний одоохондоо бол ярих шаардлагагүй. Тэртээ бид нэр аль хэдийн хангалттай болсон одоо энэ хөлгөө удирдахад. Тэр одоо саяны миний rotation matrix гэдэг зүйлийг ойлгосон гэж бодож байгаа бол асуух зүйл байхгүй гэж бодоод би одоо шууд хөлгөө одоо эргүүлэх кодоо бичиж эхлэе. Окей, чатнаас ямар ч хараа байлаа. Тэгэхээр одоо бүгд ойлгосон гэсэн. Тэгэхээр би одоо энэ тоглоом дотор нэг зүйлийг бас
нэмж хэлмээр байна. Сүүлд би энэ тоглоомыг бас офлайнаар яг жинхэнэ тоглож байгаа бичлэгийг үзсэн. Энэ хөлөг маань бол ерөнхийдөө бол одоо энэ хөлөг маань хэвчээж хоошоо дарж акселерашнээ зогсооно гэж байхгүй юм билэ. Яагаад тэгэхээр одоо бид нар бол машинтай явж байгаа машин зогсоохын тулд үрэлт гэдэг зүйл бий болж байгаа. Одоо машин маань тоормслоход доор нь үрэлт болж байгаа. Тэгмэд сансарт энэ онгоц маань бол үрэлт гэж байхгүй болохоор бид нэр хоошоо одоо keyboard-ийнхаа доошоо очлоорыг дараад энэ акселерашныг зогсоод онгоцоо зогсоогоод ирсэн. Тэр бол буруу юм байлээ. Тэгэхээр бид нэр энэ кодон дээр энэ кодон дээр энэ функшнг одоо бүр мөсөн хэрэггүй гэсэн. Биднэрт бол ганцхан дээшээ дардах хэрэгтэй. Энэ маань ганцхан acceleration хийн. Энэ linear speed гэдэг маань үндсэндээ бол acceleration. Одоо энэ acceleration гэдэг маань болохоор энэ shift velocity-гийн гэхдээ уучин бол одоо энэ код маань зөвхөн дээшээ одоо нэмж цаашаа одоо гэж тоглоод үзье. Оршаатаарай. Хөлөг маань одоо ингэ дээшээ acceleration хийгээд нэгэн жиг дурдаар одоо дагч acceleration хийгдэг учраас одоо яг нэгэн жиг дурдаар явж байгаа. Тэгэнгүүт одоо ингэ эн чин проблем болчиход байсан. Хажууд шиг дарангууд энэ маань хөлөгөө бид нар доор нэргүүлэх хүссэн боловч энэ маань origin одоо тэрнийг дагаж эргээд байсан. Үүний засгийн тулд одоо яах вэ гэхээр бид нарт юу гэдэг зүйл хэрэгтэй болно. Orientation. Chip orientation гэдэг маань болохоор бидний одоо нөгөө нэг data гэдэг тоо маань байгаа. Хичнээн data юм бэ. Тэр чинь маань бидний chip orientation. Тэгэхээр matrix 2 create rotation matrix. Энэ дээр shape orientation. Ингээд одоо энэ маань одоо бидний хөлөг ямар чиглэлд одоо acceleration хийх гэж байгаа тэр direction гэсэн үг. Түүнийг бид нар variable үүсгээд direction to accelerate. Одоо энэ маань болохоор хөлөг маань одоо аль зүг рүү харж acceleration хийх гэдэг тэр rotation matrix маань бол энэ энийг ашиглахдаа би энэ create rotation matrix-ийг ашиглаж байгаа. Яагаад гэвэл нөгөөх нь үндсэндээ бол нөгөө нэг function маань бол энэ dot-ийн function маань үндсэндээ энэ function-г энд дахиад ашигласан байгаа. Яа гэхдээ энд ямар нэг илүү үйл хийгээд байгаа. Би ингэж илүү үйл хийж одоо тоглоомынхаа параметрыг удаашруулахыг хүсэхгүй байгаа учраас би болохоор шууд энэ function-ыг ашиглаж байгаа гэсэн. Энэ маань хамгийн хурдан ажиллах хувилбар. Тэгээд одоо бид нарт бол rotation matrix, direction to accelerate гэдэг юм маань гараад ирсэн. Rotation matrix бид нар л үүсгэсэн. Одоо энэ тэр чиглэлдээ бид нэр юу яах хэрэгтэй? Окей. Биднэрт хэрэгтэй зүйл бол ганцхан вектор. Одоо буцаад юугаар гараа. Биднэрт хэрэгтэй ганцхан зүйл бол ганцхан вектор. Энэ ямар нэг хоёр тоо байна. Вектор. Энэ векторын нэр нь болохоор юу гэсэн нэртэй байх вэ гэхээр тэр маань энэ direction to accelerate. Бид нар яг аль чиглэл рүү одоо acceleration хийх юм бэ хөлөг маань. Яг одоо ийшээ харж хагаад acceleration хийх юм бол ийшээ явж эхлэн гэсэн үг. Тэгэхэд бид нар ганцхан вектор хэрэгтэй. Тэгтэл энд маань болохоор matrix байгаа. Бид нар сая би matrix гэдэг зүйлийг айгүй их тайлбарлаж заасан. Би ихтэй үүнийг ашиглаад бичиж бодно. Гэхдээ би та нарт бол matrix гэдэг зүйлийг аль хэдийн мэдчихэж байгаа учраас энэ гарч байгаа одоо үйлдэлүүдийг илүү одоо урдан ажиллах одоо товчлох гэдэг гэсэн. Энэ matrix-ыг бид нэр болохоор unit vector-ээр үржүүлнэ. Unit vector гэдэг юм маань бол 0 1
Биднэрт энэ юуны векторээр үржүүлээд авах ямар ч шаардлага байхгүй. Бидний тэргүй unit векторээр direction авсан тохиолдолд түүнийг бид нэр scale хийгээд scale гэдэг нь болохоор энэ scaler маань болохоор энэ маань бол scaler ганцхан тоо acceleration to энэ биш доотойхон биш. Acceleration to delta time гэдэг энэ маань болохоор scaler ганц тоо. Бид нэр аль чиглэлд юм бэ гэдгийг Google-ээр томруулчихгод бидний одоо velocity маань гараад ирнэ гэсэн үг. Аль чиглэлд одоо явах velocity. Тэр маань ганцхан вектор. Вектор гэдэг нь хэрэг одоо санаж байгаа бол буцаад матрикс гэдэг код руу ороод энэ чинь хоёр вектор байгаа шүү дээ. Бид нэр энэ векторыг үүсгэхдээ яаж авах үүсгэсэн бэ? Ганцхан косинус синус ашигласан. Ингээд бид нэр векторыг үүсгэж шүү дээ. Энэ маань x, энэ маань y. Тэгвэл энэ бидний acceleration хийх гэдэг байгаа direction шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бид нэр би одоо үүнийг яаж багасгах вэ гэхээр энэ векторыг сонгоод y векторыг. Ягаад гэвэл бидний хөлөг маань болохоор y direction-ыг дээш хартсан байгаа. Y одоо вектор одоо дээш хартсан. Тэнгүүд энэ одоо y base vector маань болохоор хасах sinus theta cosinus theta. Энэ одоо бидний вектор. Бум. Одоо буцаад main JavaScript руу ороод үнийг vector create math line disorientation shape orientation. Маань хасах маань cosinus. Ингээд бидний direction одоо вектор маань гараад ирсэн. Бид би бол гэхдээ боо энэ зааж матрикс зааснаа дараа матрикс энд бол ашигласангүй. Бид нэр ихтэй ашиглаж болно. Гэхдээ одоо гэдэг software engineer мэргэжлийн одоо software engineer болоод ирэх тусам ер нь бол automation гэдэг зүйлийг бол хийдэг. Яг одоо би мэргэжлийн байдлаар одоо бичгийг хүсэж байгаа учраас whatever. Энэ би ерөнхийдөө бол вектор шууд ингээд энэ вектор бол би шууд үүсгэхийг хүсчихлээ. Яг тэгэхээр тэртээ unit vector 0.1 гэж өгөөд илүү хийж явахын оронд тэр unit vector маань бол энэ чинь болохоор y axis бид нэр үнийг scale маань энэ. Тэгээд одоо энэ маань болохоор scale new. Одоо үүн маань гарч ирсэн маань delta velocity. Одоо энэ маань 16.0 одоо энэ маань болохоор ямар нэгэн хамгийн сүүлд хичнээн цаг өнгөрсөн мэдгүй. Одоо бидний зорилго бол энэ 0-ыг энэ 16 секундэд одоо 1 фреймээр дуусгах. Тэгэнгүүт энэ delta time маань одоо хэд байснаас хамаарат энэ цагнаас хамаарат бид нэр delta одоо бид нэр одоо юу гэдэг 0-ыг 3 гэсэн цаг хугацаа өнгөрсөн бол ийм цаг хугацаанд одоо энэ velocity энэ хөлөгний velocity гэдэг маань чиглэлтэй хурд speed гэдэг зүйлээс ялгаатай нь speed гэдэг бол scaler ганцхан тоо гэдэг чиглэл гэдэг зүйлийг заадаггүй. Velocity гэдэг маань болохоор чиглэл гэдэг зүйлийг заадаг одоо хурд очиж байгаа. Тэнгүүд одоо бидний delta velocity гэдэг маань болохоор ийм цаг хугацаа өнгөрсөний дараа velocity маань яаж өөрчлөгдөх юм бэ? Тэр маань энэ delta velocity. Тэгээд delta velocity-г chip velocity дээр add That's it. Ингээд одоо velocity change. Энэ маань болохоор velocity update энэ function маань энэ код маань болохоор linear velocity маань болохоор update хийж байгаа. Linear гэдэг нь болохоор coordinate дээр translation гэж одоо хөдөлгөөн маань яаж одоо координат нь шийдэж явах
тэр одоо хурд. Энэ dot-ийн маань энэ хоёр маань болохоор тэр хөлөг маань эргэлдэх хурд. Доор одоо энэ маань хичнээн хурдтай эргэлдэж байгаа юм бэ. Acceleration. Тэгээд тэр acceleration хурд гэдэг маань болохоор бидний энэ orientation гэдэг зүйлийг бол өөрчилж байгаа хөлөг маань одоо хаашаа хартсан байгаа юм бэ? Тэр хартсан байгаагаас хамаарат бид нэр энэ чиглэл рүү одоо хартсан байна. Энэ фрейм дээр. Тэгээд тэр чиглэлийг бид нэр acceleration одоо цагаараа үржүүлээд ийм цаг хугацаа өнгөрсөн гэмүүд бидний delta velocity гэдэг зүйл гарч ирж байгаа. Delta velocity гэдэг маань болохоор энэ өнгөрсөн цаг хугацаанд энэ шидний velocity яаж өөрчлөгдсөн бэ? Тэр зүйл гэсэн үг. Түүнийг бид нэр өмнөх velocity дээр нэмэнгүүт одооны энэ хөлгийн маань шинэ одоо velocity хурд гараад ирнэ. Энэ хурднаас хамаарат бидний shift draw гэдэг function маань болохоор одоо энэ хурднаас хамаарна гэсэн үг. Shift draw update гэдэг метод байгаа юм биш. Update гэдэг маань болохоор тэр velocity-гээр update гэдэг маань бидний одоо final position бол яг өөрчилж байгаа. Тэгэхээр одоо энэ коднод бид нарт дахиад хэрэггүй. Контекстний кодод ерөөсөө хэрэггүй гэсэн. Би нэг контекстний Mozilla-гийн documentation руу ороод context одоо rotation, translate, scaler гэж заагаад байсан. Одоо тэгвэл бид нэр үүнийг бол ашиглахгүй гэсэн үг дахиад. Бид нэр өөрсдийнхөө matrix гэдэг зүйлийг ашиглана. Бид нэр өөрсдийн гэсэн matrix-тай болсон. Наад зүйл чинь хэтэрхий төвөгтэй байна. Төвөгтэй ч яхаа зүгээр шинэ боловсролын зорилгоор. Одоо бид нэр юу хийх вэ гэхээр ийм юм хийнэ. Transform гэдэг matrix бид нэр үүсгэн юм. Rebel Transform. Хоёрыг би зөв нэрнээр дээр үүсгэх явчих. Rotation matrix. Арай товчлохгүйгээр гэсэн үг. Matrix 2 create rotation matrix. Control C дарцсан байна. Юу дарцсан бэ? Энэ маань this orientation хөлгийн маань одоо хаашаа харцсан байгаагаас хамаарат rotation matrix үүсгэж байна. Дараа rotation matrix-ийнхаа дараа бид нэр translation гэдэг matrix хэрэгтэй болно. Translate. Гэхдээ хоёр дэг хэмжээнд дээр тэр нэг хэрэг байхгүй гэж бодож байна. Гэхдээ тэргүй та нар одоо математикийн ойлгоц учраас rotation matrix-ийг ашиглаад бид нэр ийм зүйл үүсгэнэ. Энэ чинь дахиад эднэрт юуны юунд одоо ганцхан хэрэгтэй зүйл нь энд юм байна. Ганцхан уул rotation matrix, translation matrix, scalar matrix гэж гурван matrix үүсгээд түүнийг нийлүүлдэг одоо яг OpenGL game ч юм уу түүний тоглосон resistant level одоо Counter Strike Dota тэдний ард бол тийм ажиллаж байгаа. Graphic card маань болохоор өөрөө танаас matrix-уудыг аваад гурван matrix-ыг бол нийлүүлээд transformation matrix гэж нэрлэдэг. Бидний тохиолдолд болохоор гурван matrix үүсгээд авах энд бол ямар ч шаардлага алга. Ганцхан rotation matrix гэдэг нь биднэрт бол хангалттай. Тэр маань бидний transformation matrix. Одоо final matrix гэсэн үг. Тэгэхээр би нэг transformation matrix. Одоо би яах вэ гэхээр translated мөн зөвхөн одоо координатын ингэж шулуун одоо хөдлөх байрыг өөрчлөхийг одоо translate transform гэдэг нь болохоор гурван одоо бүх юм маань хийгдсэн гэсэн үг хэрэгцсэн байр нь өөрчлөгдсөн яа бүгдээр батсан гэсэн. Transformed vertex. Энэ vertices гэдэг нь болохоор бидний vertex-үүдийг хадгалж байгаа. Vertex гэдэг нь одоо ерөнхийдөө одоогийн байдлаар векторууд зөвхөн одоо хөдөлгөөний маань одоо хэлбэр дүрсийг хадгалсан векторууд. Эдгээрийг болохоор нэг ширхэг нь бол vertex гэж нэрлэдэг. Vertex одоо тэгэхээр энэ маань ганцхан вектор биш. Normal вектор одоо өөр юу гэдэг илүү бусад информашнуудыг хадгалдаг болоод ирэхээр энэ бол vertex гэдэг зүйл болдог.
Тэгээ түүнийг ер нь game engine дээр game object гэж үүсгээд vertices гэдэг одоо ийм list variant дээр одоо vertex-үүдээ бол хадгалдаг. Энэ нь болохоор бидний хөдгийн одоо transform хийдэг байгаа хөдгийн одоо яг графикийн одоо мэдээлэлүүд нь байгаа гэсэн. Вектор одоо координат зэгүүд 5 вектор. Энэ векторыг одоо бид нэр тус үрд нь юу вэ? Трансформ хийнэ. Одоо танахаар transformation matrix multiply by vector. Тэр маань болохоор бидний хамгийн ихний вектор. Одоо энэ маань бүтэн трансформ хийгдэггүй, энэ маань болохоор зөвхөн rotation хийгдсэн. Тэгэнгүүт хүн дээр нэмэх нь add this position. Одоо энэ зурж үзүүлээ. Бидний санаа болохоор одоо бидний vertices гэдэг зүйл маань үндсэндээ 3 вектор. Одоо би 3-аар жижигнээр зурчих. Ийм нэг вектор. Ийм нэг вектор. Ийм нэг вектор. Энэ векторуудыг хооронд нь холбоод бидний хөлөг. Тэнгүүд бид нэр сая transformation matrix гэдэг зүйл ашиглаад одоо ганц векторын одоо хамгийн ихний вектор маань бол энэ. Энэ маань болохоор бидний саяны энэ кодон дээр сонгож аваад байгаа. This vertex index 0. Энэ маань болохоор энэ хамгийн ихний одоо вектор. Энэ векторыг бид нэр одоо transformation matrix ашиглаад эргүүлсэн, rotation хийсэн. Одоо тэнгууд энэ маань нэг жишээлбэл одоо бүлэг маань ийшээ харцсан байлаа гэж бодох юм бол ногооноор зурчих трансформ хийгдсэн нэг иймэрхүү. Тэгээд нөгөө хоёр маань бас ийшээ трансформ хийгдэл дараа нь энэ гурыг хооронд нь холбоод нэг rotation хийгдсэн бүлэг. Тэнгууд үүн дээр би дараа нь энэ мөрөн дээр харангууд transformed vertex дээр нэмэх нь this position гэж байгаа. This position гэдэг маань болохоор одоо бид нэр яг огторгон хаана явж байгаа юм бэ? Тэр position гэсэн үг. Одоо бидний голын сүлэг маань одоо энд явж исэн бол энэ гэсэн үг. Тэгэхээр бид нэр одоо эдгээр энэ вектор дээр тэр векторыг нэмээд энэ вектор дээр тэр векторыг нэмээд энэ вектор дээр тэр векторыг нэмээд бидний одоо бүтэн трансформ хийгдсэн бүлэг маань одоо бүтэн трансформ хийгдсэн вектор маань одоо тэнд болно гэсэн. Гэхдээ бид нэр дөнгөж хамгийн ихний одоо векторыг нь трансформ хийж байна энд. Яагаад бид нар одоо энэ хамгийн ихнийх нь тусад нь ингэж ялгаж авсан бэ гэхээр биднэрт энэ хамгийн ихэнд move to гэдэг одоо функшн дуудах хэрэгтэй байгаа. Move to гэдэг маань бидний координат системийн одоо хаачин хамгийн ихний цэгээ дарна гэсэн үг. Одоо ихний цэг нь энд байсан бүлэг. Энд оч. Тэндээс эхлээд тийшээгээ одоо тэр вектор руу оч. Дараа нь тэр вектор руу оч. Тэгээд бид нар одоо хөлгөө зурна. Тэгэхээр move to this transformed vertex x. Transformed vertex y. Одоо бидний хамгийн ихний vertex маань одоо transform move хийгдсэн гэсэн үг. Трансформ бүтээгдсэн. Дараа нь бид нэр нэгээс ахуулаад индексийн дараагийн векторуудын бүгдийг яг одоо адилхан гэсэн үг. Трансформ хийн. Гэхдээ бид нэр аль хэдийн одоо variable үүсгэсэн байгаа. Variable. Энэ маань болохоор энэ function дотор одоо зөвхөн харагдана. Draw гэдэг function дотор одоо энэ variable гэж үүсгэсэн энэ function одоо variable-ууд бол зөвхөн энэ function дотор байна гэсэн үг. Draw гэдэг. Түүнийг одоо scope гэж нэрлэдэг JavaScript. Бус параметрууд дээр одоо C юм уу, C++ одоо C# ч юм уу хэлнүүд бол энэ блок одоо энэ хаалт маань энэ хаалт болгон маань бүгдээрээ scope байдаг. Энэ болгон дотор үүссэн variable зөвхөн энэ дотор л ажиллана. Энэ дуусангууд memory-гаас бүгнээс устгагдана гэсэн. Тэнгүүд JavaScript маань болохоор одоо энэ for loop гэдэг маань энэ дотор одоо энэ variable үүсэж байгаа биш. Үнийг хэлэхэд
Яг одоо би энэ for loop гэдэг дотор variable i гээ үүсгэсэн байна. Дараа нь for loop дуусны дараа би энэ console-оор i гээ тэнгууд энэ vertex length хамгийн сүүлийн тод хэд байсан тав байгаа. Бидний 5 вектор байгаа. Энэ i гэдэг маань гадаач гэсэн уншигдана гэсэн үг. Яагаад вэ гэхээр энэ function дотор бүхэлдээ энэ үүссэн variable бүгд энэ function дотор одоо бүгдээрэнд нь харагдана гэсэн үг. Энэ дотор одоо би энэ блок гэдэг энэ блок дотор үүсгэсэн байсан ч хамаагүй энэ блокны гадна бас л харагдана. Яагаад вэ гэхээр JavaScript parameter маань ганцхан function scope гэдэг зүйл байдаг. Бүх function бол scope хамрах хүрээ. Тэгээд function дотор үүсэж байгаа variable бол зөвхөн энэ function дотор л үлсэн энэ function дуусангууд энэ variable delete хийгнэ гэсэн үг. Дараагийн өөр зүйлд ашиглах гэхэд memory маань нэг устгана гэсэн үг. Тэнгүүд бид нар болохоор энд transformation matrix гэдэг одоо энэ variable үүсгэсэн байгаа. Энэ variable маань дахиад бид нар энэ шинээр variable үүсгэх шаардлагагүй. Яагаад вэ гэхээр энэ scope дотор бүгдээрэнд энэ одоо variable харагдана. Transformation matrix. Хэрвээ бид нар энд одоо жишээлбэл var гэж бичих юм бол энд одоо би var гэж чичээд энэ variable-ыг одоо энэ зөвхөн энэ scope дотор үүсгье гэж оролцсон ч өмнө нь тэгж ажиллахгүй. Яагаад вэ гэхээр энэ дахиадын transformation matrix гэх variable байна. Үнийг маань дахиад шилжүүлж гэсэн. Тийм учраас би дахиж var гэж бичихгүй. Тэгээд одоо энэ variable-аа би дахиад ашиглаж байгаа гэсэн. Яагаад гэхээр энэ variable-ыг transform хийгээд бид нэр координата өгсөн контекст руугаа. Тийм учраас энэ маань дахиад хэрэггүй. Дахиад дараагийнх нь векторыг одоо transform хийн, rotation хийгээд disposition хийгээд translate хийгдсэн. Тэнгүүдээ энэ transform хийгдсэн одоо vertex-ийг line to одоо нэг зэгүүдэд холбож хэлж байна гэсэн үг. Line to гэдэг маань хооронд нь холбоод бидний хөлийг зурж гэнэ. Хамгийн сүүлд 5 дахь одоо бид нэр begin path гэдэг маань бол одоо чинээр бид нэр ямар нэгэн зурж хэлж байгаа хамгийн ихний цэгээ тавилаа, 2 дахь цэгээ тавилаа. Бидний хөл маань 5 вектор зурж байгаа. 3 дахь цэгээ тавина, 4 дахь цэгээ тавина. Тэгээд 5 дахь цэгээ тавина. Ингээд сүүлийн 2 цэг маань холбогдохгүй болчихлоо. Тэнгүүд бид нэр энэ close path гэдэг методыг дуудаж байгаа. Энэ маань тэнгүүд хамгийн сүүлийн vertex-ийг хамгийн ихний vertex-тэй холбоцоо. Одоо бид нэр тоглож болохоор shift болцсон болов уу гэж би бол найдаж байна. Main-ний хаана гэнэ алдарсан гэж байна. 44 дэх мөрөн дээр. Delta окей. Окей. За, одоо ч гэсэн би keyboard-ныхоо зүүн тишээ дараад үзье юу болохыг харъя. Гэхдээ бид нэр энэ дээр ихтэй дарах хэрэгтэй. Браузерын хааны газар дарах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр бидний нөгөө input event dispatch event handler гэж байгаа keyboard event гэдэг function. Энэ маань бидний авсан DOM element гэдэг маань энэ DOM element гэдэг зүйл байгаа. Энэ маань document object. Аль object-ын дотор одоо товчлуур дарахад би энэ function-ууд ажиллах юм бэ? Би мэдээлэх юм бэ гэсэн үг. Надад одоо миний JavaScript parameter. Тэгмүүд бидний одоо энэ DOM element гэдэг маань үнэхээр document element. Document гэдэг маань бидний харагдаж байгаа. Энэ одоо цонх маань бүхэлдээ тэр бидний цонхны хаач хамаагүй маусаа дараад одоо keyboard-ныхоо аль нэг төвчлөөр дараад зүүн тишээ. Бидний хөлийг ямар ч хэсэг ирж байна. Баруун тишээ. Одоо урагшаадаар acceleration. Одоо би гараа авцсан байгаа keyboard маань би keyboard-д ураач өрөөг баг онгоц маань явж байна. Одоо би баруун тишээ дараа. Доороо ирж байгаа би. Одоо би энэ чиглэлд acceleration. Nice. Тоглож болохоор онгоцтой болж байна одоо бид нар. It's fun. Acceleration хорд арай удаан байна. Тийм үү? Main JavaScript. Acceleration max velocity үржих нь 3 дахь хурдлаа. Nice. Жишээ
Nice. Space. Гэтэл жоог урдлах юм бол хэлцээс гараа авчих нэ. Одоо бид нэр энэ дээрээ солирнууд хийгээд boundary үүсгэн. Тэгээд space дарангууд бууддаг болгоод амтай болгоод меню хийгээд тэгэл баг тоглоом маань sound нэгээд тоглоом маань ерөнхийдөө дууссан шүү дээ. Гар утсан дээр ажиллана, бүгд дараа сервер дээр ажиллаад энийга веб браузер дээр ажиллаж чинь. Браузер дээр гар утсан дээр Safari нэгээд Opera-с юу гэдэг хамаагүй Google Chrome гар утсан дээр тоглож болно. Nice. Таалагдж байна уу? Бидний хөлөг маань ийм болчлоо. Юу бодож байна? Сэтгэл. Draw grid гэдэг одоо хэлчихье. Коммент олоод зурдаа. Draw axis. Мэн зөвхөн debug хийхэд бид нарт хэрэг болж байгаа. Nice. Бидний гейм инжин аль хэдийн ажиллаж эхэлж байна. Бидний гейм инжин ажиллаа дахиад өөр тоглоомууд хийж бодно. Хүмүүсээ сэтгэлээ хэлээрээ ямар байна? Чат. Бидний хэрэг хичээлээ бүгдийг үзээд ойлгосон бол энэ хүртэл явцсан бол чи баяр хүрмээр байна. Бидний шиг явж байна. Оолж болохоор хитрхи хурдан жолоодоход хэцүү болоод игснээс гарч байна. Тэгэхээр бид нэр дараагийн хичээл дээр boundary гэдэг зүйлийг үүсгэн. Тэрийг хонгоц маань одоо дээш ингээд игснээс гарч юм бол доороосоо гараад ирдэг. Зүүн шишээ оронгууд баруун талаас гараад ирдэг. Ингээд ерөөс игснээс алгуулахгүй ингээд гарч ирэл юм гэсэн үг ерөөсөө. Дараагийн хичээл дээр бид нэр тэр зүйлийг хийх болно. Тэгээд үүгээр энэ хичээлээ дуусгая. Дараагийн хичээлээр уулзлаа баяртай. Тэгээд хэрвээ энийг хийсэн бол доор комментэн дээр надад бичиж үлдээгээрэй энийг доор. Тэгээд ямар болсон бэ? Одоо хийсэн тоглоомоо өөрсдөө тоглож үзээд acceleration хурднуудыг ингэж үзээд тэгээд сэтгэлээ надад юу мэдэрсэн сэтгэлээ надад бичиж үлдээгээрэй гэж хэлсэн. Яагаад вэ гэх юм бол үүнийг чи хийсэн автомат одоо энийг яг ингэж эхнээс нь бүгдийг ингэж солсон бол thank you. Okay, наад коммент чангаа. Thank you. За тэгээд энэгээр энэ стримээ дуусгая. Дараагийн